Сайн байцгаана уу та бүхэн энэ өдрийн мэндийг хүргэе. За их хурлын гишүүн их цэцэг гишүүнтэйгээ хамт миний бие даваа талаа нийслэн цэцэг даргын 1-р орлогч бид хоёр өнөөдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Сэлбийн орчинд агаарын бохирдлыг одоо шийдэж байгаа нэг гоё төсөл одоо маш амжилттай явж байгаа дээр ирж танилцж байна. Монгол гэрд сайхан ингээд халаагаараа 100% одоо байгаль дээрээ нарны халаагаараар шийдсэн юм сайхан төсөл байна. Тэгээд маш олон давуу талтай олон технологи бас инновацийг шингээсэн юм. Тэгээд манай их цэцэг гişүү илүү мэрэгжлийн хүн юм чи ингээд тайлбарлаад явсан юм байна. За сайн байцгаана уу та бүхэн амралтын өдрийн мэнд хүргэе. Нарны панел суйрлуулаад, батарейтай хамт суйрлуулаад ингээд гэрийнхаа халаалтыг бүрэн шийдээд, яндангаасаа салаад агаарын бохирдлыг бууруулахад ийм хувь номер оруулсан ийм айлд ингээд хурж ирсэн туршлага судлаа явж байна. За энэ айлын хувьд бол 3.4 кВт-ийн нарны панел одоо гадаанаас суйрлуулсан байна. За тэгээ 3.4 кВт-ийн нарны панелаас халаагуур ингээд 2.4 кВт-ийн ийм халаагуур одоо суйрлуулсан. За тэгээ нарны панелаас энэ халаагаараа одоо цэнгэлдэг, гэрээ халаадаг. За тэгээ яагаад цэнгэлдэг гэж байгаа гэхээр энэ халаагуур нь одоо ингээд нар 5 цагийн үед ингээд байхгүй боллоо гэх тэгэхээр тэрнээс хойш 8 цагийн хугацаанд одоо оюугаа барьдаг, нэ халаалтай барьдаг гэж байна. Дотроо юу гэлээ түрүү? Фиш нөгөө тоосох шиг материалтай. Тоосох шиг материалаар нөгөө дулаанаа шингээж аваад тэгээд эрчим хүч одоо байхгүй болсон чсэн нөгөө ч нөгөө дулаанаа баг багаар алдаад 8 цагийн хугацаанд тодорхой хэмжээнд дулаанаа юм баригчтай тийм. Яг л нөгөө хуучин бид нар чинь нэг айлуудад нэг пишин байдаг шүү дээ. Нэг пишин. Яг л тэр пишин шиг юм. Галаа дуусны араас нэг шүнжэнгөө халуун хаддаг тийм пишин шиг юм зориултай. Тэр өөрөө бас нөгөө дулаан шингээгчтэй учраас их давуу талтай байна. Дулаан шингээгч үүтэй тийм. Тийм. За тэгээд энэ нөгөө нарны инвертер нь болохоор ингээд 5 кВт-ийн нарны инвертер ингээд тавьсан юм байна. 5 кВт-ийн. За тэгээд 4.8 кВт-ийн ийм одоо батарей. Тэгэхээр ингээд 8 цаг нөгөө саяны халаагуур маань халаалтай барьчин. За хэрвээ энэ байхгүй болчих юм бол энэ батарейгаас 2.4 кВт ингээд аваад явах боломжтой юм байна. За тэгээ энэ болохоор нэг юм одоо цэник хүчтэл баригч. Ерөнхийдөө хүчтэл нэлээд бууралтай учраас юм хүчтэл баригч ингээд суйрлуулж гисэн байна. За тэгээ энэ системийг ерөнхийдөө нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөр. За тэгээ Улаанбаатар хот, байгаль орчны яам, за Францын засгийн газар хамтраад ингээд хэдэн айл хэрэгжүүлсэн гэлээ нийтдээ. Одоогоор бол нийтдээ 68 айл. 68 айлд ингээд хэрэгжүүлсэн. Улаанбаатар хотод болохоор 40 хэдэн айл, Эрдэнэт хотод болохоор 20 хэдэн айлд ингээд зөвхөн гэртээ байгаа юм айлуудад хэрэгжүүлсэн гинэ. Тэгээ энэ нэг төслийн нийт хөрөнгө оруулалт нь болохоор нэг айлын хувьд бол нэг 10 орчим сая төгрөггүй юу? 3500 доллар. Тий. Тэгээ тэрнийхээ нэг сая орчим төгрөгийг нь болохоор гэрийнх нь одоо дулаалхан зарцуулсан гинэ. Энэ. Тэгээ тэр нэг үүдийг ингэж дулаалсан юм байна. Үүд 50-ын дулаалсан гэж байна. Энэ нь бол яг Монгол гэрэл дулаан алдагдлыг бага байлгахын тулд үүдний дулаалга сайн байх хэрэгтэй. Сайн байх хэрэгтэй. Хамгийн гол нь үүд чинь байгаа гол. Тэгээд нөгөө яндангаас нь салгасан учраас энэ нөгөө тооны бас жоохон ингэж дулаалж өгсөн гинэ. Энэ нь хэлбархаа юмар. Тэгээд дараагийн юм нь болохоор ерөөсөө хаяавчин дулаалж өгсөн гинэ. Гэрийн яг гол хэсэгт ингээл бол аягүй авсаар. Маш авсаар. Шидэлтэй бас цэвэрхэн. Дээр хоол хийж болдог хөлбөр нь бас судалж үзмээр юм байна гэж ярьж ирсэн. Тэгчүүл ер нь ингээ хэрэгцээ бүрэн анхаарал 2.4 кВт-ийн халаагаар. Өөрөө дотроо нөгөө дулаан шингээгчтэй. Дулаан шингээгээд 8 цагийн хугацаанд буцаад дулаанаа өгөхөр юм. Хоригдлуултаа гэсэн. За гараад юу нэг шиг үзэх үү? Нарны панел үзье. Sige, нарны панел. Ой. За нарны панел 3.4 кВт-ийн чадaltaй ийм нарны панелыг суйрлуулсан юм байна. За тэгээ энэ нэлээд одоо сайн чанартай ашиглуулын коэффициент бараг 95% ийм нарны панелыг суйрлуулсан гинэ. 10 жилийн одоо насжилттай гэж ингэж анханасаа суйрлуулсан баталгаатай. Гэрийн эзэн хэлж л цас орсон үед л нэг жоохон үлээдэг ямаар ингээ үлээлгчдэг гинэ. Бус үед л ерөнхийдөө ингээл цэвэрхэн байж идэг. Тэгээ одоогоор бол энэ айлын хамгийн анхны энэ төслийн суйрлуулсан айл 3 жил болж байгаа гинэ. Өөрөөр 3 өвлийг маш цэвэрхэн гэр нь одоо ингээ яндангаасаа салчихсан энэ ардаа. Яндан байхгүй. Тэгээ тэр хаяавч энтрээ их сайн дулаалсан юм байна. Ерөөсөө агаарын бохирлыг бууруулахад хамгийн нэгдүгээр дулаалгал юм байна. Тэгэл сайн дулаалчаал ингээд ийм нарны ингээд жижигхэн ийм систем. Тэгээ энэ юуна талбай нь бол нэг хаашаага 3 гэсэн суурьтай. Өөрөө нэг 15 6 м квадрат хөндлөнгөөрөө яг надад байж байгаа учраас юм байна. Тэгээд ер нь бол яг 10 жилийн баталгаатай гэж байгаа ч 20 жил болж болно. Нэг жилд 1% нөгөө юугаа алдна. Хүчтэйхээ өгж байгаа юугаа алдна. Тэгэхээр ер нь бол бараг ашиглуулын коэффициент айгуу сайтай. Айгуу сайн. Энд чинь өөрөө чадлага 3.4 кВт. Халаагуур бол 2.4 кВт-ийн халаагуур. Өөрөө юутай хоригдлуултай юм халаагууртай. Тийм. Тэгээ бол маш зөв ухаалаг шийдэл юм байна. Халаагуур бол ингээ яндангуй болгоод хамгийн зөв шийдэл байна гэж харагдаж
гэж байна да тийм ээ. Тийм. Одоохондоо чадал нь бага байгаа учраас систем рүү өгөхгүй байгаа юм байна. Цахилгаанаа зарахгүй байгаа юм байна. Явандаа хэрвээ энэ одоо системээ жоохон өргөдгөө чадлын хэрвээ өсгөх юм бол за тэгээд систем рүү зарах одоо тариф маань цахилгаан эрчим хүчээр зарах тариф маань өглөөний 7 цагаас оройн 5 цаг хүртэл 220 төгрөг, 5 цагаас 21 цаг хүртэл 300 төгрөг болгож өсгөж байгаа юм билээ. Зохицуулах газраас тийм одоо үнийн санал гаргачаад хэрэглэгчээ санал аваад явж байгаа. Тэгээ хэрвээ тэр батлагдчих юм бол явандаа хэрэглэгч маань сүлжээ рүү одоо оргил ачаалын үед батарианаас өгөөд орлого олоод явах бас бүрэн боломжтой гэсэн үг байна. Ингээ барихад бол нэг бэлэн байвал угсраал болоо шүү дээ тийм. Өөрөөс өдрийн дотор тий. Угсрах нь бол ерөөсөө ингээл өглөө хурж ирээл нэг үдээс хойш дуусчихж байгаа. Халаагуураас суурлуулаад инвертер батарейтайгаас суурлуулаад энийг угсраал болоо. Тий. Тэгээ ер нь бол панель авчаад саний угаад авчираад дулаалгаа хийчих юм бол ерөөсөө нэг юм 2 өдрийн ажил. Нэг юм бол 2 өдрийн ажил. Тэгээ хамгийн гол чухал юм нь ийм төслийг бид нар зүгээр нэг ингээд нэг цөөхөн хідэн айлд хэрэгжүүлэхээр яаж юм гэхээр нэг айлын хөрөнгө оруулалт маш өндөр болчихж байгаа байхгүй юу? Яг одоо 3500 гэж байна шүү дээ. Хэрвээ бид нар энийг 100000 айлд хэрэгжүүлэх юм бол нэг айлын хөрөнгө оруулалт бараг л 1500 $2000 руу орох бүрэн боломжтой байхгүй юу? Тийм. Тэгэхээр бид нар нөгөө агарын бохирдлыг зарцуулж байгаа хөрөнгө оруулалтуудыг аль болох юм нөгөө үр ашигтай. Тэгээ явандаа хэрэглэгч маань орлого олох тийм юм руу зарцуулахад зайлшгүй шаардлагатай. Энэ нь яалтч авахгүй л нэг том арга хэмжээ байгаа байхгүй агарын бохирдлыг бууруулахад хэрэгжүүлэх. Тэгэхээр ийм том одоо олон айл сурлуулах мега төсөл байдлаар л олон ядаж нэг 1000 айл эсвэл 2000 айл эсвэл одоо 100000 айл одоо нөгөө хамтарсан засгийн газрын хөтөлбөр дээр чинь бас байгаа шүү дээ 100000 айланд одоо энэ нарны их үүсвэрээр айл аж ахуйн нэгжүүд өөрийн хэрэглээг хангаад сүлжээ рүү борлуулдаг тэр боломжийг бүрдүүлээ гэдэг. Тэгэхээр тэр боломжийг бүрдүүлэхийн тулд бид нар энийг том хэмжээгээр л хэрэгжүүлж ээж панелийн үн буурж ирнэ, батарейны үн буурж ирнэ, инверторын үн буурж ирэх байхгүй юу. Тэгээ нэг айлын хөрөнгө оруулалт одоо тэр 5-6 сая руу ороод ирэх юм бол яах вэ? Хэрэглэгч маань хэдхэн жилийн дотор өртгөө нөхчих нь шүү дээ. Тэгээ өртгөө нөхөө тэрний дараа байнга орлого олоо явах ийм боломжтой. Тэгэхээр энэ рүү л их сайн том арга хэмжээ олгож хэрэгжүүлэх зүйтэй санагдаж байгаа. За ингээд өнөөдөр амралтын өдөр ингээд энэ сайхан туршлагыг тэгээ жишг нэг төрлийн жишг төсөл юм байна. Тэгэхээр энэ жишг төслийг ингээд хамтдаа ирж судлаад олон нийтэд хүргэж агаад ингээд аваад л орлогчтой баярлалаа. За тийм баярлалаа.